За таны гаргасан болон жавхлан гишүүний одоо аргумент дээр өчигдөр бүлэг хоролцоо. Ер нь ямар шийд гарсан нэг санал дээр нэгдэж чадсан юм уу эсвэл тусдаа бас өөрөөсөө байр суурьаар харсан юм дээр. Тий өчигдөр бүлэг бол яг нөгөө Ямцх гишүүний гаргасан гормын саналыг дэмжиж гэдэг байр суурьаараа буюу одоо энэ бий бол бас улсын хурлын гишүүн жаргалан гишүүний хамтаар энэ төсөө тогтвортой байдлын тухай хуулийг буцаа гэдэг шийдвэрийг бол саналыг гаргаад энэ маань бол 5 дахь төрлийн хуралдаанд бол дэмжигдсэн байсан. Тэгээ бүлэг бол энийг одоо бас дэмжихгүй гэдэг шийдвэрээ гаргаад сая дөнгөж өнөө өглөө улсын хурлын чуулганы хуралдаанд бол төсөө тогтвортой байдлын тухай хуулийг буцаахыг бол улсын хурал дэмжсэнгүй. Тэгэхээр улс засгийн газрын одоо санал бол хэвээрүүлж байна гэсэн үг болж байгаа. Тэгээ яг бас нэг талаа бас хэдий гол амин сүнс ус тогтвортой байдлын хууль буцаж чадаагүй ч гэсэн нэг талаа бусад одоо бас 3 хууль байсан. Бас одоо буцаах санал гаргасан байсан. Тэр бол тендерийн тухай хууль байгаа. Нөгөөх нь төр хувийн хөгжлийн түншлэлийн тухай хууль байгаа. Нөгөөх нь төсвийн тухай хууль буюу төсвийн цаглбараар олон нийт нээлттэй одоо төсвийн мэдээлэл мэддэг эрхийг нь олох цаг хугацаа олохын хууль байсан. Энэ 3 хуулийг бол буцаах шийдвэр бол гаргаж байна. За өнөөдөөсөө их хурл бол тендерийн тухай хуулийг буцаачлаа. За маргааш одоо бас бүлэг шийдвэр гаргасан учраас маргааш байнгын орондоо санал нь гаргаад бас саяхан буцаах санал гаргасан төсвийн тухай хууль болон төр хувийн хөгжлийн тухай хуулийг бас буцаахаар болж байна. Тэгэхээр бол үндсэндээ одоо таны гол бариа явуулсан төсвийн тогтвортой байдлын тухай хууль өөрчлөлт оруулах те. Тэгэхээр энэ хууль маань ер нь таны санд бол дэмжигдсэнгүй байна. Тэгэхээр цаашдаа хэрэг бодлын тул өнөөцөөс болон гадаад зээлээр санхүүжих зарлага нь одоо ерөөсөө тэгэхээр гол үндсэн би яриад байгаа шалтгаан тэр л дээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа гэдэг. Энэ чинь бол Монгол Улсын төсвийн санхүү эдийн засгийн тогтвортой байдлын тухай хууль байгаа юм аа. Энэ дээрээ суур том өөрчлөлт оруулаад байна. Төсвийн тодтголын үеэр. Эргээгээд энэ чинь бол Монгол Улсын эдийн засгийг болоод төсвийн санхүүг одоо асар том эрсдэлд оруулах зүйлүүд байгаад байна. Ингээд одоо юу гэдэг нь засгийн газар нэг талдаа зардлаа хэмжээгүйгээр нэмэх, за өр зүйлийн хэмжээгээр нэмэгдэх нэг одоо зохицуултуудыг бол эрхийг нь бол өөрсдөнд авч байна. Энэ бол буруу асуудууд юм аа. Бид нар хуучин бол нэг талдаа хамгаалттай байсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар хязгаарладаг байсан. Зардлын жилээс өмнөх жилээс одоо төсвийн жилээс дараагийн жилийн төсвийн жил нь бол ийм л хувь хэмжээгээр өсөх байх юм аа гэд. Монгол улс бол нэг талдаа энэ уул уурхайн одоо эдийн засгтай улс орн. Уул уурхайн орлогоос бол савлгаатай эдийн засгтай улс орн. Тэгээ энэ бол нэг талдаа бид нар цаашиж ирэх 10-15 жилийн хугацаанд ийм л байдлаараа байна. Тэгэхээр бидэрт зайлшгүй амин чухал хууль бол хэрэгтэй байсан юм аа. Тэгэхээр одоо энийг бол засгийн газар нэг талдаа өөрчлөлт оруулаад ирсэн. Энэ бол өөрөө их маш буруу чихийг тогтоож цаашид Монгол улсын одоо төсөв санхүүгийн аюул байдлыг хамгаалгын хамгаалтын хууль маань бол байхгүй болчлоо. Нэг талдаа хуулийн үндсэн агуулга суурь зарчмыг алдагдуулчлаа. Тэгэхээр эндээ одоо яг дөнгөж 2 дахь хилцүүлэгдээс одоо бүлэг шийдвэр гаргаж их хурл шийдвэр гарлаа. Тэгээд одоо 3 дахь хилцүүлгээр цаашид байнгын ороод их хурл яахыг бол харъя. Тэгээд мэдээж одоо яг бүр эцэлж бол батлагдаагүй байгаа даа. Энэ дээр бол бид нар зайлшгүй хатуу зохистой хатуу одоо зарчмын асуудал бол энэ байгаамаа л гэдэг асуулт. Их хурлын процесс дээр одоо нөгөө унгацсан байсныг дахиад одоо бүлэг дээр ярьсан гишүүний гормын саналаар одоо ингээд дахиад цааш нь явахаар боллоо шүү дээ. Энэ ер нь процессын үед ямар нэг алдаа байд гэж харж байна. Одоо мэдхгүй одоо болдог болол их хурл хийж байгаа л гэдэг. Уг нь бол нэг талдаа одоо юу гэдэг хууль зүйн талаас 9 талаас аач угаас боломжгүй асуудал байгаа. Өмнөх 5 өдөр хэд хоногийн өмнө шийдсэн асуудлыг инээд одоо өчөөд төрж явж байна. Энэ зарчмын зөв асуудлуудаар бид нар одоо их нухацтай хандаж тэ олон талын мэдээллүүдийг авч ийж ингэж зөв шийдвэр гаргах хэрэгтэй байна. Гэтэл одоо юу гэдэг нэг талдаа ингэж хүчээр төрж явах бол бас буруу жишээ. Цаашдаа бид нар суур зарчмынхаа хуулиуд дээр ихэд болгоомжтой хандах зайлшгүй шаардлагатай байна. Үүний бодит нэг жишээ бол бас энэ болж байна л гэж харж байна. Бондоор одоо санхүүжиж байгаа томоохон төслүүд ер нь ингээд хэрэгжих асуудал дээр яг энэ төсөвтэй холбоотойгоор хэрэгжихэд хүндрэлтэй байдаг. Одоо хэлж чадаагүй маш их одоо 10-д их 80-ийн төгрөг одоо зээл бондын асуудал байна. Энийг яаж одоо зарцуулах асуудал дээр л айлгүй яг одоо энэ ч нөгөө Монгол Улсын эдийн засгч нөрөө бас өсөж тэлээд байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн томроод байна. Тэрнийхээ хэмжээгээр угаасаа бид нар нөгөө тодорхой хөрөнгө оруулалт хийх, зарлага гаргах, зээл авах гэдэг нь хэмжээ хязгааруудыг зааж өгсөн. Тэгэхээр чинь адаглаад хүн нөгөө банкнаас зээл авсан ч гэсэн нөгөө банк олох зээлийн хэмжээ хязгаарч байдаг шүү дээ. Үүнийх нь ерөөс хамгаалтын асуудал байгаа. Тэгэхээр нөгөө хүн хүнчлийнхээ ирээр хөлөөж ийн гэдэг шиг яг хэр хэмжээнд таарсан л одоо хөрөнгө оруулалт санхүүжилт зээлийг авах хэрэгтэй. Түүнээсээ давсан зүйлийг авбал энэ бол тухайн тэр айл өрхөгчтөр, улс орногчтөр эдийн засгийн эрсдэлд оруулж яана л гэсэн үг байна. Тэгэхээр одоо эрсдэлтэй нөхцөл байдалд орлоо гэвэл хариуцлага нь одоо яах вэ гэхээр эцсийн хор охирол нь бол улсын сүтэлэр нь эргээгээд нөгөө ард түмэн татвараараа төлтгөрөө төлнө. Эргээгээд магадгүй бид нар одоо тэрийг төлөх эрсдлүүдийг хэдийн хугацаанд гүйцэтгэж дуусгах уу гэдэг асуулт маань усан нэлээд өндөртэй болно л гэсэн үг шүү. Тэгэхээр ерөөсөө бодит зарчмын асуудал бол ерөөсөө хэд төсвийн хэд хэлэлт маань бол магадгүй одоо харж байгаагаар бол
төсөв санхүү дээр эрсдлийг үүсгэх гэдэг энэ маань бол инфляц гэдэг юм уу те өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дээр нөлөөлөх асуудлууд үүснэ. Цаашдаа бид нар төсөв санхүүгийнхаа энэ хоригдлуудыг үүсгэх ёстой байсан бол түүгээрээ цалиус одоо юу гэдэг тэтгэврийн хэмжээ нэмэгдүүлэх байсан бол энийг хязгаарлах эрсдлүүд бол байна. Гэхдээ одоо яг тэгээд Монгол хүмүүс амныхаа бэлгээр гэдэг ирэх жилүүдэд нэг улс эдийн засаг гайгүй байгаасаа л гэж бодох юм. Авг нь бол энэ хуулийн амин сүнсний ерөөсөө уул уухайн баялагын орлогоос л хамгаалах, гинтийн орлогоос, савлгаанаас хамгаалах л ийм одоо хамгаалалтай байл байсан. Ямар зохицуулт хэрэгтэй байна гэж одоо яг ямар шийдэл байж вэ? Шийдэл явах буцаагаад